Сайн байцгаана уу? Та бүхэндээ Ахлах ангийн сонгон судлах 15 судалгатгуунаас нийгэм судлалын хичээлийг сонгох шалтгаан, за мөн нийгэм судлалын хичээлийн зорилго, зорилт, агуулгын тухай мэдээлэл хүрэхэд бэлэн боллоо. За нийгмийн шинжилгээ ухааны өөрөө хүмүүсийг тэр дундаа хувь хүмүүсийн хоорондын харилцааг судалдаг хамгийн чухал эрдэм шинжилгээний салбаруудын нэг байдаг. За энэ маань өөрөө эргээд маш олон салбартай бөгөөд эдгээрийг тус бүрийн нийгмийн шинжилгээ ухаан гэж авч үздэг. За тухайлбал нийгмийн шинжилгээ ухааны салбаруудад социологи, соёл судлал, эдийн засаг, улс төр судлал зэргийг оруулж авч үзэхээс гадна нийгмийн шинжилгээ ухаан маань өөрөө бас бусад шинжилгээ ухаантай холбогддог. За тухайлбал нийгэм судлалын хичээлийг сонгож судалж үзснээрээ цаашид хууль эрх зүйн чиглэлээр, олон улсын харилцааны чиглэлээр бас мэргэших боломжтой гэсэн үг. За нийгэм судлал сонгон судлах хөтөлбөрийн зорилго болон зорилтыг дэлгэцэнд харуулсан байна. За сурагч нийгмийн бодит байдал, үйлдэл, үйл ажиллагааг шинжилгээ ухаанчаар судлах арга барилтай, нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэн хэрэгжүүлдэг, оролцоотой, хариуцлагатай, бие даан бүтээлчээс суралцах мэдлэг чадвар хандлагатай иргэн болж төлөвшин бол нийгэм судлалын сонгон судлах хөтөлбөрийн гол зорилго болж өгнө. За сонгон судлах хөтөлбөрийн зорилтын үед аваад үзэх юм бол 10 дугаар ангид бид шударга ёс гэсэн агуулгын хүрээнд нийгмийн амьдралын хүрээнд тулгамдж байгаа асуудлыг тэрхүү шударга ёсны шалгуурын үүднээс дэвшүүлж шийдлүүдийг санал болгох замаар бүтээлж шүүмжлэх сэтгэлгээг хөгжүүлж шударга ёсны үнэлэмжийг өөрөмшүүлэх зорилтыг дэвшүүлж байна. За энэ үднээсээ дараах үндсэн 3 зорилт дэвшигдэн гарч ирж байна. За тухайлбал хүн бүрийн эрхэм чанарыг дээдлэн альва шийдвэр гаргахтай нийтийн эрх ашгийг хүндэтгэх нэ гэдэг нь нийгмийн судлал сонгон судлах хөтөлбөрийн 10 дугаар ангийн зорилт байна. За 10 дугаар ангийн сонгон судлах хөтөлбөрийн агуулгыг дэлгэцэнд харуулсан байна. За үүнд үндсэн 7 гол агуулга багтана. За нэгдүгээр шударга ёсны ойлголт шалгуурыг бид авч үзэж судлах нь байна. За нийгмийн гажуудал хяналт, соёлын олон янз байдалд хандах шударга ёсны үнэлэмж, үл ялгуурлан гадуурхах, эдийн засгийн өсөлт, амьдралын чанар, шударга ёс, авилга, улс орнуудын орлогын ялгаатай байдал зэргийг нэгсэндээ бид судалнаа гэсэн үг байна. За тэгвэл хүүхдүүд маань бас маш их асуудаг тийм ээ, эцэгчүүдийн зүгээс ч гэсэн нийгэм судлалын хичээлийг сонгож суралцсанараа ирээдүйд ямар ажил мэргэжил эзэмших боломжтой вэ гэдэг хувилбаруудыг дэлгэцэнд харуулсан байна. Жишээлбэл нийгэм судлалын хичээлийн 100% нийгэм судлалын хичээлийг даган суралцж байгаа суралцагчийн хувьд бол нийгмийн ухааны багш, эрх зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл судлал, нийтийн удирдлага, олон улсын харилцаа, социологи зэрэг эдгээр ангиуд байж болж байна. За мөн нийгэм судлал 70%, гадаад хэл буюу англи хэл, орос хэл 30% гэж үзэх юм бол гадаад хэлний боловсролын багш байж болж байна. За улс төр судлал, философи, шашин судлал, олон улс орон судлал. За нийгэм судлал тал математик 30 гэх юм бол эрх зүйч гэдэг юм уу тийм ээ. За математик 70%, нийгэм судлал 30% гэхээр маркетинг менежмент, эдийн засаг, нэгтлэн бодох бүртгэл, хүний нөөцийн менежмент зэрэг эдгээр ажил мэргэжлүүдээ сонголт хийх боломжтой гэсэн үг. За мөн тухайн ямар их сургууль бэ гэдгээс шалтгаалаад энэхүү хичээл судалгааны эслэх хувь нь арай ялгаатай байдлаар гарч ирнэ гэсэн үг. За мөн нийгэм судлал ур чадрын шалгалтаа энэ цагдаагийн хувь сахиулах сургуульд энэ хувь сахиул гарах эрх зүйчийн анги бас байдаг. Тэгэхээр нийгэм судлалын хичээлийг сонгосноороо хүүхдүүд та бүхэн маань эдгээр ажил мэргэжлийг сонгож эзэмших боломжтой байна. За ингээд хүүхдүүд та бүхэндээ энэ хичээлийн жилд нь амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.